Өнөөдөр 4 сарын 28 бид бүхэн Хамрын эдийн өвгөн сургууль дотор байрлаж байна. Яг одоо энд говийн ноён утгын 9-р дүрээр тодорсон данзан лувсан төдвийг синтетэн залах ёслол болох гэж байна. Одоогийн байдлаар 600 орчим лам, нэгэн зэрэг, ногоон дарих хурна. Үүний дараа 11 цаг 40 минутад говийн ноён утгын 9-р дүрийг синтетэн залах ёслол болох юм а. Говийн ноён утгын 9-р дүр данзан лувсан төдвийг синтетэн залах ёслол Дорногов аймгийн Өвөр Баясгалантын Хамрын эдэд 4-р сарын 28-ны өглөө 600 гаруй ламнаар ногоон дарих хүрснээр эхэлсэн юм а. Тэрээр 10 цагийн орчим синтетэ заларч сүсгтэй олонтоо сундгийн адис хүртээгээд бүхний дээр адисттын дээдийг хайрлагч Жинлов чогзолмаа уншснаар өндөрлсөн. Өнөөдөр бол үнэхээр Монголын 21 аймгаас тэгээд Монгол даяарууга сүм хийдүүдийн лам ховрог сүсгтэн олон цуглж ламыга ширээнд заллаа. Энд одоо их баяр баясгалантай байна. Тэнгэр бурхан хүртэл одоо өцөгдөр бороогоо хайрлж Улаанбаатар хотоос наашаа гарсан улсуудын замын сайхан норгож өгч сайхан шороо босголгүй сайхан хурц ирлээ. Тэрэж гисэн өнөөдөр тэнгэр тэнүү ардын сэтгэл сайхан баясгалантай жаргалтай ийм сайхан одоо ширээнд заллаа. Тэгээ лам маань хойштоо олон амтны тусыг бүтээх ажлыг одоо хийж Монголын ард түмний сайн сайхан эв нэгдэл ялангуяа эв нэгдэл хэрэгтэй байгаа юм үед их сайхан зүтгэн энэ хоорондоо бас эрдэм боловсрлоо олж одоо манай дэлхий дээр л буддийн хамгийн том хийдүүдээр явж сургууль ном үзэх ийм одоо учиртай. Тэгээ хурцрээ Монголын ард түмний сайн сайхны төлөө зүтгэх ийм л одоо төвхтэй ламдаа. Ноён утгад нь энэ төвдийн оронд өмнө нь 33 удаа хувилж байсан бөгөөд Монгол орноо говийн ноён утгын 8 дүр хувилан тодорч байжээ. Говийн 1-р ноён утгад Агван гончгийг 1655 онд Санжаа болсон ламын хойд дүрээр тодруулж говийн ноён утга хэмээн өргөмжилсөн байна. 9-р дүрээр тодорсон данзан лувсан төдвийг дээрхийн гигээн далаа лам 2012 оны 12 сарын 29-нд тодруулж 2013 оны 3 сарын 7-нд өмнөд энэтхэгт хувилгаанаар залсан юм а. Тэрээр 1984 оны хулган жил Дорногов аймгийн Хөвсгөл суманд отхон амжилт хэмээх хүний 7 дахь хүү болон мэндэлжээ. Говийн 5-р ноён утагт Данзан Арвжаа мөн Дорногов аймгийн Хөвсгөл сумын утагт мэндэлсэн юм байна. Говийн ноён утгтын 9-р дүрээр тодорсон данзан лувсан төдөө утагт бол 1984 онд төрсөн. 94 оноос эхлээд 10 настай хасаа эхлээд бол өлгийн хийд, хамрын хийд, эзэн хүрээний хийдэд бол шарилан сууж ирсэн. Ер нь бол багасаа шашин номын мөрхөөсөн. Тэгээд энтгэхт шашны сургууль суралцжгаад 2004 оноос хамрын эдэд ирж суралцсан. Тэгээд сахилын нэр нь бол усан төдөг гэдэг нэртэй байсан. Тэгээд сая 70 огш 9-р ноён утгтын хойд дүрээр бол энэ усан төдөг гэдэг хүүхдээ наа гэдэг 400 хүүхдээс шалгаруулж авсан байгаа. Тэгээд өөрөө 70 огсээ батламжаа өртөгт бол өөрийнхөө нэрнээс данзан гэдгийг аваад бол данзан л усан төдөг гэдэг нэр хайрлсан байгаа. Энэ бас Монголын ард түмний хувьд нэг одоо онцгой үйл тохиож байна гэж бодож байна. Энэ бол 9-р одоо мань мэдийн улсууд дахиад нэг одоо хойд дүрийг тодруулахад оролцож дуу хуурaan өргөж одоо ингэж байна гэж бол одоо байх болов үгүй болов. Энэ бол хүний насанд ер нь нэг л тохиолдох асуудал болов гэж бодож байна. Тэгээ би энэ ч бас дуу хуурaan өргөх гэж ирсэн. Ноён хутгтын өөрийн төрөө дүрийн Арвжаа хутгтын зохиосон Хормос тэнгэр гэж 7 настай байхдаа зохиосон ийм одоо дуу байдаг. Хормос тэнгэр гэдэг их сайхан дуу. Үүлний гараад бороо орохын цагт үүдэн гэмээ хоймор юуны ялгаа вэ? Үхлэн ирээд өгөхийн цагт хөгшин гэмээ залуу юуны ялгаа вэ гэсэн ийм сайхан уртын дуу байдгийг. Одоо энийг энэ төр өргөхөө ирсэн. Одоо би одоо бас энэ үйлд оролцож яваадаа баяртай байна. Маш сайхан байна. Зогт номын их хүн ноён утгад таны үлмийн дор мөргмөө. За бид бол одоо өндрөгийн зан азны нэрмжид Монголын бурхан шашны их сургуулийг одоо хамт суралцад төгссөн нэг зиндааны усууд байгаамаа. Тэгээд өнөөдөр ноён утгтынхаа ширээн залах ёслолд одоо манай анги болон зиндаагаар оролцоод ноён утгтаа мандал өргөж Шавдан бат байхын тухайд одоо бас ном альдлаа. Тэгээд ноён утгтынхаа шаажтынх номын үйлд нь бас амжилт хүсээд одоо их болсон 600 хамаг амтны тусыг Монгол орныхон сайн сайхны тусын тул одоо номын үйл нь өвөргөлж даруун байх болтугай. Эдийн орны номын үйлдэн жуулсан
олон үе дараад нь төл тодруулан зарчилсан Эрдэнэ ноён хотынхаа 9-р дүрийг дахин тодруулан зарж цогт дэйгсийн асан чирээнэ задхан учир дор шав биднараас өчид айлтгуулыг өргөё. Дөнгөж саяхан өврөөс галантын хүндий хамрын хийдэд говийн ноён утгтын 9-р дүрийг синтетэн залж дуслаа. Одоо Эрдэнэ ноён утгт маань өргөөндөө сүсгтэн олондоо адис хүртэж байгаа.